сарын 6 дугаар сарын 20 Орхон аймаг байгаль орчны явуулын сургалт мэдээллийн анхны загвар төвтэй боллоо. Байгаль орчин сургалт мэдээллийн явуулын төвийн гол хэрэглэгч нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид юм. Сурагчид тус явуулын төвд очиснаар байгаль орчны талаарх мэдээллийг бодит сургалтын орчинд сурч мэдэх боломжтой юм. Мөн тус мэдээллийг виртуалаар авах боломжоор ч мөн хангажээ. За энэ мэдээллийн төвд гол одоо багтж байгаа юмнууд нь юу гэхээр нэг бодит сургалтын орчинд бол бид нар хамгийн наад зах нь яг бодит сургалтын орчны үндсэн агуулга бол 1-2 жилд өөрчлөгдөж явах хэрэгтэй тийм үед нь энэ бидний одоо ирэх энэ жилийн барьж байгаа нэг сэдв бол ерөөс ус хөрсний судалгааны асуудал. Тэгээ бид нар хөрсөө танин мэдээгүйгээр мод тарихыг ярьдаг тийм усаа танин мэдгүйгээр бид нар одоо эрүүл орчинд амьдрахыг тань ярьж байдаг тийм тэгэхээр яг тухайн орон нутгийн маань тэр усны асуудал нь яг ямар юм те нөгөө талаар хөрс нь өөрөө яг ямар бүтцтэй юм бид нар энэ нутгийн иргэн гээл яриад байдаг те тэгвэл бид нар хөрсөнд орох юу байгаагаа мэдхийн тулд тэгэхээр хөрс гэж юу вэ гэдгийг мэдэх ийм одоо хөрс усны судалгааны эхний одоо судалгааны хамгийн энгийн энэ дээр бол ямар судлаач гэхээсээ илүү би зүгээр л одоо те хашаандаа ногоо тарих гэж байгаа хүний хувьд л би өөрөө хөрсөө танин мэдхийн чухал байгаа байхгүй юу тэгэхээр энэ нь хэрэглэгдэх боломжит тэр судалгааны багаж хэрэгслүүд байгаа гэсэн үг мөн нөгөө талаар хүүхдүүдэд те бид нар бас нөгөө ан амтны талаар те энэ бол нэг дунд юм уу ахлахангийн хүүхдүүдэд зориулсан за бага ангийн насны хүүхдүүдийг бас бид нар сонирхлыг нь те бас төрүүлэх байгаль орчинд хайртай болохын тулд нэг ан амтантайгаа танилцуулах бас нэг тоглоулах хэрэгтэй те тэгэхээр тэднэрийдээ яг одоо яг бодит тэр одоо амтны хид хідэн мөрнөд байгаа те ирүүсэн үү тэр юу нэ ингээд яг тэрнийг ингээд дарж үзэж яг бодит хэмжээгээр нь хийсэн одоо жишээ нь тиймэрхүү тэгээд одоо нэг шавжны юм уу одоо томруулдаг шилнүүдтэй яг амьдаар нь бодитоор нь хардаг хэд дахин томруулж харах боломжит тийм зүйлсүүдээр ингээд тавьсан нөгөө орчин болохоор виртуал орчингийн буюу бид нар бол Орхон аймгийн 3D одоо газрын ингээ загварчлалыг бас ингээ хийж байгаа виртуал дээр. Тэгэхээр тэр 3D маань өөрөө одоо тэр газрын зураг маань өөрөө иргэн тэгээд тэрэн дээр тодорхой яг одоо хүүхдүүдэд үзэж тайлбарлах тэр цэгүүд дээр бид нар видео ямар нэгэн мэдээллүүдийг нь бүгдийг нь холбосон те таны мэдгүй ач холбогдолтой байдлаар энэ Орхон аймгийн амьтан ургамал сангуудыг бас ингээ мэдээллийн хувьд ингээ холбосон. Тэр маань өөрөө одоо мэдлээцэг юм ээ юм уу одоо бусад яг тэр одоо ерөнхий боловсролын сургуулиудын хамгийн өргөн хэрэглэгддэг тийм одоо сайт орчингууд дээр тавигдах бас боломжтой. Тэр тусмаа олон хүүхдүүдэд одоо үзэх магадгүй яг ингэж явж байгаа энэ орчин нөхцөлдөө бол илүү одоо тий бас ингээ хүүхдүүдийг эхний сонирхлыг нь төрүүлэх гэсэн ийм хоёр нөхцлөөс бүрдсэн ийм одоо хоёр гэр зэрэг ажиллаа явж байна гэсэн үг те виртуал болон бодит ийм судалгааны одоо аль аль нь судалгааны арга зүй гэсэн үг л дээ энэ ийм судалгааны арга зүй нэгтгэж байгаа. Энэхүү явуулын төвөнд сурагчдын сонирхлыг төрүүлэх үз байдлаар байгаль орчны мэдээллийг багтаасан байна. Тухайлбал ан амьтдын мөр, шавж хорхоог томруулж харах боломжтой зориултын төхөөрөмж, агаар болон чигийг тодорхойлогч хэмжигдэхүүн тоног төхөөрөмж зэргээр хангагдсан байна.